Хай, өглөөний цагаа бэлдээ. Өнөөдөр амралтын өдөр. Тэгээд дөрүүлээ хайчих уу гэд нөгөө бит 3 ордог. Сауны газар руугаа яриад өнөөдөр хүн хэр байна гэж асуусан чи юу за бараг л битээр гэсэн төхөө. Амар их хүн байна. Хөл тавихч бараг зайгүй байна. Суух судлаад шалга. Гэтгсэн. Тэгээд өөр хэдэн газар л уцсан чи ер нь бүгдээрээ хүн өнөөдөр амар ихтэй байгаа юм билэ. Тийм болохоор өнөөдөр дөрүлээ явж караокед болно. Амар уйтгартай юу. За гэхдээ яах вэ? Караоке ч бас гоё штэ. Тэгээд нөгөө бит 3 хаяа ордог. Хүүхэд оруулдаг караоке логоо залгаад цаг авах гэсэн чинь үнэн нэмэгдчихэж. Амар зүүн цаг хятадууд дандаа ингээ баяр болгонгууд хамгийн өмнөхөө үнийг нэмээд идэв. Өмнө нь миний санджаар 3 цаг нь 50,000 төгрөг дотор байсан юм аа. Тэгсэн чи өнөөдөр болохоор 70,000 гэсэн билүү. Гэхдээ зүгээрээ энтхийн караокед нөгөө гаднаас өөртөө хийдэх уух юмыг аваад орчиж болдог болохоор дотроос юм авахгүй болохоор нэг нэмэлт зардал гарахгүй. Дүү ингээл өдөржингөө онлайнаар юм захиалал тэрийг аваад буцаагаал ингээ байгаад идэгэн. Гэтэ дүү яг ацтай үед ирсэн мөлий. Одоо нөгөө шинэ жилийн баярын урамшуулгээд яг дэлгүүрүүдэд бол хямдрал айгүй зарлагдсан билээ. Тийм болохоор гадуур нөгөө дэлгүүр хэсэнгээ ихэнх юмнууд авсан. Тэгээд онлайнаар авсан юмнууд нь бараг ихэнх нь таалагдаа үдээ буцаагаад исэн. За энэ нь одоо юу вэ? Энэ одоо анчи юм хаашаа. Би өөрт нууг нь хэлсэн тэгсэн чи үгүй би өстө гоё хувцас өмсөд нүр хамаа ботчвол хөр харагдана гэдээдсэн. Өөрөл мэднэ үз. Хүн юу юм тэгээд бусдад таалагдсан ч таалагдаагүй ч вэ? Өөрийнхөө дуртай хувцсыг авч өмсөж ижил гоё харагддаг дөө. Намайг баг байхад дийж ингээл өөрт нь таалагдсан надад баг таалагдахгүй авчснуудыг авч өгвөл энэ ч ястай чанартай гоё харагдаж байна гэлцэн. Тэгээд тийм хувц өмсөхөөрөө би бүр уур хүрээд яр байгаад улам тэнэг харагдаад.
Яагаад гадаг хоёр ч юм. За сайхан караоке хийчихлээ. Нэг нийт юм хэлхөө. Өмнө нь караоке хийж байхдаа нөхөр út хоёр хизээч эндээс Монгол дуу хайчж үзээгүй цаа. Байна гэж угаасаа сэтгэжгүй. Угаасаа юу гэж байх нь гэж боддог гэсэн. Тэгсэн чинь манай дүү юу ядаж Монгол дуунууд олчдгийг. Гинт баахан Монгол дуу тавьсан. Тэгэд би "Хөө чи хаанаас олсон?" гэсэн чинь нэрээр нь хайхлаар л гараад ирж шít гэд цаа. Тэгсэн чи ер нь амар их дуутай юм билэ. Тэгэд нөхөр út хоёр бүр баясаад дараагаас орж ирэхдээ битүү Монгол дуулна гэж ярьсан. Дүү маань маргааш орой Монгол руугаа буцна. Гэж үү. Буцах маршрут нь болохоор Бээжингээс ирэн лөө онгоцоор билетийн 400 ян 200 мянган төгрөгөөр авсан. Тэгэд ирээн дээр шүн очихын 10 өнгөрөөгд тэнгүүдээ хонхоос өр аргагүй. Тэгэд өөлийн ингээд будалд цахилсан байгаа. Тэрийг 150 янаар 75 мянган төгрөгөөр авсан. Тэгээд тэрнээс цаашаа бол дүүрөө мэдээд хил гараад явчих байх. Ямар ч ихсэн замын үдээс Улаанбаатар орох вагоны билетээ бол дүү бараг ирэхээс өмнө захиалсан байсан. Тэгэхгүй бол тэр билет ч айгүй хэцүү болддгоо шүү дээ тий. Ер нь замын үд Улаанбаатар замын үдийн билет айгүй төвхтэй тийм аа. Олдохгүй дандаа дүүрсэн байдаг болохоор эртхэн захиалахгүй болохгүй. Тэгээд дүү маань 1 сарын 5-ны өглөө очихъя. Тэгэд яагаад гэвэл ээлжийн амралт нь яг 1 сарын 5-наар дуусж байгаа байхгүй тийм болохоор вагоноосоо буугаад чимдамс аваад чирээ тэгэд ажил руугаа явах хэвээр. Дүүгийн 2025 онд гаргасан амжилтуудын нэг нь амар нийттэй юм билээ. Нэрийг мартчихлаа. За ямар ч гэсэн нэг утасны тоглоом. Тэрэнд оролцоод нэгдүгээрт ороод чихвчээр шагнуулсан гэсэн. Зэнэн байгаа сте утасны тоглоом тоглодог. Гэхдээ ялтчгүй манай дүүчин надаас бас нэлийн дүү болохоор нөгөө нэг жинзээ энтер гэдэг нь аахгүй юу? Би бол нэг тийм сонирхолгүй. Ер нь миний утасны тоглоомч байхгүй. Тийм утасны тоглоом энтер сайн тоглож чадахгүй. Анх нэг сургууль руугаа явах гээд метронд амар их цаг явдагсан болохоор тэр үедээ зүгээр бас нэрийг мартсан. 100 баялуу. Нэг чулуун мэлхий амнаасаа өнгийн шариг гаргаад ингээд тэр л тоглоомыг тоглож ирсэн. Бусдаар бол тийж тоглодогчгүй. Ер нь ихтэй манай бөмбөлийн өвтө ирээ. Нэрийг хэлээ хийсэн. За заангаш төлөв ер нь нэлээ ондоо байх. Гэтэ тэрэнд нэг жил од ирэхээс нөлөөсөн гэхээс илүү миний бодлоор айлын хитдэг хүүхэд болсноос илүү шалтгаалдаг байх. Дүү маань айлын баг болохоор тэгээд дээрээ байгаа. Эгчнэрийнхээ үгийг тэгэл сонсоол хүлэн зөвшөөрүүл дагсаар байгаа. Тэгээд илүү юмд уян хатан юмыг нэг тоохгүй орхичдаг. Өөрийнхөө ганц өөрийгөө харгалаад ч юм уу нэг тийм. Тэгж чадаад идэг. Би бол тэгэл айлын том болохоор хэцүү шүү дээ. Юм болгоныг санаандаа тааруулах гал зүрсэн бол учрыг нь олчихгүй л ингээл хайчихгүй тэг яваад идэг. Ер нь жоохон тийм. Манай дүү тэгээд өөрийгөө амар ажилсаг гэж боддог цаа. Бараг гэрийн бүх ажлыг ганцаараа хийдэг энтер гэж боддог. Яг үндэ эн чинь цаг хугацааны л асуудал байхгүй юу? Тэгээд дээрээ хоёр ихчтэй болохоор өөрийгөө жинхнээс өмсгөлжин гэж боддог цаа. Багтаа тэгээд намайг өмсгөлжин гэж дуудаж аар энтер гэдэг байсан. За дүү явлаа. За бай.